нөгөө нэг жирийн 8 хийж байгаа нэг үүргийн худалдаа эрхэлж байгаа улсууд хязгаарч тэдний түрээсийн үйл дийлэгч. 1 метр одоо уртаашаа 1 метр сантиметрийн урттай өргөн нэг 60 см ийм лангу сарын $600 яаж хүн түрээсэлж амтрах бүтэх шүү дээ. Тэр том байшин барьж хаад зах гэдэг бол тэр бол зах биш байхгүй. Том худалдааны дүнэлт юм байдаг юм. Тэгээд тэрний тэр том агаар сэлгэлт тийм ээ. За тэрний тэр их дулааныг одоо хангана гэвэл тэгээд нөгөө тийм зардал гарах юм бол тэр нөгөө ийм жоохон лангуун дээр сууж байгаа хүнээс л төлөвлөхөөс биш тэр байшингийн эзэн хийж төлөхгүй шүү дээ. Тийм учраас тэр 8 бол бүтэхгүй явахгүй. Тэг байгаагаараа л нарамтуул. Байгаагаараа биш л дээ. Ер нь бол ийм задгал зах өнөөдөр Бээжинд бол жишээ нь 21 ширхгийг үйлчилжлээ. Битүүмжтэйгээрээ задгаан задгаа. Манай нөхцөлд бол энэ өдөө орон нутгаас ирж байгаа ихэнх өдөө орон нутгийн л асуудал та. Гэтэл нийслэлч би захын оруулалтын бүгд нарантуулаас бараа бүтээгдэхүүн юм аавс тэнд авч жоохон ашиг нэмж борлуулалт хийж байгаа. Нарантуул дээр нэг 15,000 орчим түрээслээд ингээд жижиг үүргийн худалдаа хийх улсууд байж байгаа. Тийм учраас жилд бол дөрвөн улирал 12 сар биелдэг. Тэр ингээ хооч яг 11 12 1 сар л өвлийн хүйтэн байдаг. Бус нь бол зүгээр л дээ. Задгаа. Ер нь задгаатай их дуртай. Цөөн тооны зүгээр жоохон бухимдсан улсууд л задгаа чиний хэлдгээр та нөгөө гүндалаад игсэн штеп гэдэг. Тэгсээс би тэнд харих зардыг биш, би тэнд нүцгэн хөөгөн бүжиглүүлдэг газар биш. Тийм ээ. Зүгээр л одоо ер нь энгийн амьдралтай би өөрөө зах дээрээс боссон юм л. Оюутан байхдаа би дижимгийн зах дээр өвлөө саахан эсгийн гутал өмдөө өмсч авал гараал 8-аа хийгдэг. 100 бол гал шорттойгоо батуулагтайгаа гараал 8-аа хийдэг. Чөлөөтэй. Түрүүн бас тэгэл нарантуул дээр ер нь нарантуул дээр аригч зарагдчихл байгаа л даацгүй яг зүгээр тийм та бол юу жишээ авч ил ярьсан баг. Тэрнээс ер нь одоо сүүлийн үед бас нарантуултай холбоотой ер нь олон асуудлууд яригддаг шүү. Одоо баг муу болгонд нарантуултай холбоотой байж шүү. Одоо жишээлбэл юу гэдгийг хориотой болгон нарантуултай зарагдсан нууц зарж ийн гэл манай шуудлуудаас 90 сурчлага баг очоод яг сум зарж байгаа. Нөгөө хориотой үр зулбуулах эмч гэж байгаа шиг тэр энэ зарж байгаа юм дээ. Одоо бидрүүлж дээсэн. Энэ бүхэндээ ер нь анхаарал тавьдаг юм бол зүгээр яг дунджаас доод төвшний тийм ээ. За өөрөлд шууд ядуу хүмүүс юм бол яг голоо залгуулж байгаа газар нь нарантуул гэж ярьж байна. Гэхдээ тэдгээр хүмүүс өөрсдийнхөө амьдралыг залгуулахын тулд бусдын амьдралыг устгаад байгаа юм шүү. Гэсэн. Та бас нэг талаараа эзэн нөгөө талаараа бас бүрэн шиг үнэ. Би зүгээр яг одоо оролцоог үл байна л да. Би хуучин бол нөгөө компанийн захирал байхдаа бол оролцдог байх уу. Ер нь их зовлон биелдэг. Одоо тэнд жишээлбэл бид нар манай компаниас тэр сумыг хураагаад компани ажилчин сум хураагаад тэр зарж байгаа имийг хураагаад ийм эрхэн байдаг бол ерөөсөө тийм хэлэхгүй шүү дээ. Тийм биз? Зарж байгаа үнийг барьж аваад ийм заруулахгүй гэдэг шаардлагыг дэлгүүрүүлж өгсөн тавьдаг шүү дээ. 50. Гэхдээ яг зөвөр нэг ихнэрээ хэлэхгүй тэнд бол яг Монголын амьдрал явуулж байгаа. Яг одоо байж байгаа 4 зураг нь Монголын яг нэг өдөр тэнд байж байгаа байхгүй. Сая чи би муу ч юм би. Тийм ээ. Тэгээ нэг өдрийн тэгээд тэр сум зарах за тэр өөрөөсөө хэлсэн та нар харих заарслаа. Намайг анхын нарантуул захыг барихад тийм хөдөө хээр байсан газар шүү чинь. Яг нарийн хэл. Хаяа тэр урдуур нэг зээл зунгуурч ингээд өнгөрдөг. Хүн байх уу тэнд хог аваад тавьчихсан. Нэг автобусны шигтэй. Тэнд дотор нэг хаяа нэг хүмүүс очиж сууж арихаа уудаг. Тийм биш 95 онд. Би 95 оны юм ярьж. Өнөөдөр намайг тойроод 60 хэдэн зах байх байхгүй нарантуулыг тойроод ингээд нарантуулыг тойроод ингээд 66 зах байна шүү дээ. Том жижиг нийс. Тэрэнд нь одоо хотож байгаа бүгд нь аригч арах зөвшөөрөл өгсөн байхгүй. Тэг ойлгож байна. Яг амьдралын яригсэн шүү дээ. Тойроод байж байгаа захууд бүгдэнд нь аригчийг зарж болно. Маа гэдэг ингээд өгч. Тэнд нөгөө бүх аригч зарагдана. Яг манай одоо дотор бид нар арихаа зарьяа хэмжээ хязгаартай хяналтан дор зарьяа гэхээр зах дээр арих зарахгүй л гэдэг байхгүй. Би одоо манай энэлийн зүүн талын нэг 4 нөхөр арих зардаг нөхдүүдийг хаалгах гэдэг одоо хотын цагаар 3 жил бичиг өгөөд дийлдэг юм. Тэгээд ямар нэгэн одоо нөгөө ханцууны ахуулыг авч өгөөл
харих зарах зөвшөөрөл аваад манай яг уртал наран толын яг урталд сансар гэдэг том үйлчлэг гэдэг байж штэ. За тэгээд бизнес ашиг орлого бүх юм тэр компанид авдгаар аавна. А яг хариуцлага юм ярих наран тул гэж байна. Би зүгээр хариуцлага тэр бусад захт нь л одоо ингээд бусад тэр дийлдгүй тэдний л муу нэрийг наран тул өөрөөл гарчдаг. Тийм манай өөрөөд би зархаа өөрөө зарьяа гэхээр зах дээр арих зарах зөвшөөрөл өгөхгүй л гэдэг байна. Тэр бүр дээр үг цагаал дараа байхыг тогтоолтой юм л да. Хайлаа эргээд би сонгуулийн хууль дээр бас ганц юм асуумаар юм л да. Одоо сонгуулийн хуулийг 2012 оны сонгуулиас өмнө хилцэж баталж амжихгүй бол хуучны тогтолцоогоор явна, сонгуул шудраг бус явна. Тэгээд нөгөө 7 дугаар сарын 1 гэж байсан бол 7 дугаар сарын 2 гэдэг бас нэг аимшигтай үйл явдал болно гэж иргэдэд байгаа шүү дээ. Тийм мэдээлэл явагдаад та энийг хэр хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тэгээд одоо тэгээд нам сонгоод наваа давмгаалсан сонголт хийчихтэй тэгээд шудраг болно гэж байхгүй шүү дээ. Ер нь аливаа сонгуул чинь заавал ялагдсан тал нь заавал өмнө самуун дэгдээдэг, эсэргүүцлээ илэрхийлдэг, уур хөндлөө тайлдаг. Одоо нэг л киргиз мэргиз бид нар таараа зөндөө тийм үзээд байгаа. Харин аваа өөр дөр үзэхгүй явж итэл 2008 онд үзсэн шүү дээ. Тэрийг одоо сонгуул болсон юм шиг ярьдаг байхгүй. Сонгол нөгөө саяны арих зардаг наран тул руу чихдэг шиг сонгуулийн хууль руу чихээд байгаа байхгүй. Тэр хоорл тэр өвгөнийг зохион байгуулсан улсууд нь зургатаар одоо дандаа бидний таньдаг улсууд гарсан. Тийм ээ. Энд дээр гараа зогсцоо одоо гараа ингэсэн сонгуулийн Монгол Ардын улсууд нь лойрцсан байсан тэгээд тэгээ одоо пак гэж одоо дайрангууд нэг хүмүүс дайрангууд өөрөө сар суурж үлдээд байшин Улаанбаатар рестораны тэргээр ингээ хоошоо гараа цогтааж байгаа зургнуудын зургатаар бүлтэн байдаг. Тэгээ шийдэгддэггүй байгаад идэг би тэрийг л одоо гайхдаг. Өөрөө одоо хуулийн байгууллага толгойн зэслэг болох юм. Яаж тэгж зохицуулж яваад. Тэгэхээр тэр сонгуулийн хууль сонгуулаасаа болчиход байгаа биш л тий. Тийм биз? Сонгуулийн хуулийг бол би нэг ачаал өгөхгүй ба шүү дээ. Яг чинь энэ Монголын ард түмний амьдралд тулдсан яг энэ дээр нь ирсэн асуудал огт биш. Харин энэ чи харин хэцүү байна. Энэ бензин. Тэг учраас сонгуулийн хуулийг энэ хоёр намын бүлэг хилцээл. Тэгээ би дээр нь одоо бас 3 нөхрийг шүмжлэх гэдэг. Энэ оюун инкот алтаа гурыг. Энэ одоо ажлын хэсэгт нь орж, комист нь орж энэ та нарын дуу хоолой хэлээч. Юус байхгүй. Хоёр намал гэж одоо хоёрын өмнө л одоо мундагдаад байдаг. Чи 2 намын төлөв гэж нэг би даагш байсан тийм. Бид нар орно наад хөөе. Наад хэлцэрч орноо суунаа. Саналаа хэлнэ. Гэхдээ суухгүй байхгүй. Гайхаад. Одоо суу та нар дуугар дэнд очиж гэдэг сонгогдоод явсан улсууд шүү дээ. Энэ өчтөр одоо ногоо намын хэдхэн хүн дээр нэг ногоо малгай тог барьцсан магистрийн хэсэг үүсэж ингээд одоо юу ярьж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Юуны төлөө юу дуурайд байгаагаа ойлгохгүй тийм яриач. Төлөөл намын дарга энэ улсын хурд ирсэн сууж байгаа чинь. Тийм биз. Тэгэхээр энийг ч одоо юу гэж ойлгох. Улс төрчдөөс сонгуулийн хууль нэлээд ач холбогдол өгöd байна л да. Тэгэд энийг далимдуулаад янз бүрийн мэдээлэл хийж гин, мэдээлэл өгч гин. Өөрийгөө нөгөө олонний анхаарлыг татахын тулд өөр дээрээ янз бүрийн мэдээлэл хийж штэ. Саяхан л гэхэд одоо Батуул гişүү хэллээ штэ. Ерөнхий сайдыг огцруулъя гэл. Тэгэл мэдээлэл хийлээ л дээ. Энэ бол зүгээр сонгуулийн бас нэг шоу байв уу эсвэл үнэхээр тийм байна. Бид нар одоо 6 дахь сонгуул 6 дахь үзэх гээд байж штэ. Жилийн дараа. Ингээд жилийн өмнөөс л эхэлдэг штэ. Тийм биз. Болдгүй яг болдгүй юм зүгээр сайн давтагтай жилийн 4 өдрөөс шиг одоо өвөл болдог тийм ээ. Тэгээд дараа нь одоо хавар болно. Яг тэрнтэй адилхан. Тэгэл одоо ингээл одоо өнөөдөр ерөнхий сайдыг битгэхгүй Батуул гишүүний хувьд бол би тэр хүмүүс одоо хизээ юу ярих нэгдүгээр өөрөө мэдж байгаа хоёрдугаар одоо энэ бас олон жилийн парламент тэгээд суугаа явцсан. Одоо яг цаг үе бол дуурч байгаа хүмүүс тэр өөрөө л мэдэх байна. А ерөн зүгээр улсын хурлын гишүүний хэлж байгаа үг бол зөвхөн тэр 76 дотроо зориулж хэлээд байгаа үг биш шүү дээ. Монголын нийт ард түмэн зориулж хэлж байгаа шүү дээ. Тэгэл одоо тэрийг сонгогч ард түмэн Батуул гишүүн зөв ярьж ийн гэх юм уу? Зарим зөв, зарим буруу ярьж байна л юм. А зөвхөн өнөөдөр тэр засгийн газрын одоо энэ засгийн газрыг унаг нэгж явахд орвол харин яаралтай хурал хийгээд тэр ерөнхий сайдыг танкинтай дуудаж ирээд тэгээ харин одоо боорлж байгаа тэр ажлыг хийлгэн юм шүү дээ. Би бол тэгж л бодоод байгаа. Тэртээ тэргүй энэ одоо Батуулд дарга намын дарга сайн дарга байна уу муу дарга байна уу гэдэг чинь одоо жилийн дараа бид нар яг дүнгээ сонсцоо сууж яхах болчиход байна шүү дээ.
Яг жилийн дараа мэдээж хуулийн дээр одоо 6 сарын сүүлийн 8 гарах сонгуул болно гэсэн байгаа тийм ээ. Сүүлийн 8 гараг өнгөрцөн байна. Одоо 7 сарын 2 дээр одоо хин ялцсан айгуул тэгээд бас баахан галд өмөр тавих юм яах юм бэ? Нөгөө сонгуулийн хууль руу төлөх. Тийм учраас дүнгээ бол тэртээ дэргүй бидэргүй одоо Батбол дарах тавина шүү дээ. Нэгдээ том нам ахлаа явж энэ том засгийн газрыг тэргүүлээд байж дүнгийн нь бол нэг их хурлын гишүүн өнөөдөр зүгээр тэр хурал дээрээ дууд цацаж өрөг даалгавар өгж загна нөх гэсэн биш. Огцруулах үгтэй бидийг сайн ойлгохгүй. Тэгэхээр бол одоо тэрийг энэ сонгодог улсууд л эрхчлэл дүнгээ тавина тэртээ тэр. Тэгэхээр одоо энэ засгийн газрыг салгая, огцруулъя гэдэг энэ хүмүүс бол цагаа олоогүй зүгээр л нөгөө сонгуулийн шоу. Тийм, огцруулах цаг нь өнгөрч. Өөртөө сонгосон шүү дээ. Хэрэггүй ингэж хамтарсан засгийн би бол одоо энэ их хурлд анх орж ирээд засгийн газрын танхимыг бүрдэж явах тул би ингэж л ойлгосон. За 46 гишүүнтэй Монгол Ардын Хувьсгалт нам засгаа бариад явах юм бэ. Ардс намын 25 гишүүн дээр нь иргэний зэрэг ногоон нам нэг бие дагчтай яасан мундаг сөрөг хүчнтэй. За энэ сөрөг хүчнийг давж ажилласан байхад энэ засгийн газар Монгол Ардын Хувьсгалт нам нэлээд том амжилтанд хүрээд улс их орны бас нэлээд хордоо хөгжүүлж юм байна. Энэ сөрөг хүчингээл давж чадах юм бол гэж би тэгж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь хамтарсан засгийн газар байгуулахгүй болохоо байлаа гэж хэлэл байгуулсан. Үнэхээр би сүйд нь баяр дарга тайлбарласан. Яагаад та заавал хамтарч байгаа гэсэн. Манай бол 46 гишүүн хооронд одоо бүтэн сумны зүйл ерөөс байхгүй. Эрс бүрдэхгүй 39 нэс доош орчмол манай хурлаа хийж чадах. Гаргасан санал хүчингүй. Тийм учраас алснаа манайхын 39-с доош байх юм бол хурал хаянгуут хурал явахгүй байх юм байна. Тийм учраас хамтраас үр харгалж нэрэл яг л тийм. Тэгээ одоо тэр чинь нэгдээ олонхоор байгуулчаад тийм ээ өөртөө гараа үргэлж байгуулсан шүү дээ. Тийм. Би бол байгуулахгүйгээр ингээ гараа ирэхгүй сууж ирсэн. Эсрэг санал улаан нэрэн дээр миний нэр гарч ирсэн. Тэгээ би олонхоо хүндэтгэл энэ олонхоор шийдсэн яах юм маань мэд. Тэгэд явж ил таараа. Тэгээ одоо огцруулна ямаг гээд чи таатай ирэхгүй шүү дээ. Ажлын төгсгөл болох гэж байгаа огцруулнаа. Тэгээ огцруулах лээсэн юу гэж анханаас нь байгуулсан. Тэгээд хүчтэй сөрөг хүчингээ хийгээл явуулсан шүү дээ. Ерөөсөө сөрөг хүчингүй юм хамтарсан парламент. Тэгэхээр одоо ингээд тэгээд юу хийсэн бэхээр бид нар оюутлогоо шахаа явуулсан. Тэгээд одоо өөр юу яах юм бэ? Нэг тайлангаа тавих. Ер нь өөрөө асуулаа. Одоо би хамгийн сүүлийнх нь хариултыг хэлээд. Одоо 12 оны сонгуул ямар сонгуулийн хууль гараад нэг сонгуулаар нэг хууль явж ил дараа. Юу сонгуул нэг хуулиар. Тэгээд сонгуул нь явна. Нэр дэвшээд очсон хүн бол одоо нэг 2 сая 500 мянган төгрөгийн хэрэгтэл холбогдох гэдэг байна шүү дээ. Тэрийг шийдээгүй байсан цагт одоо энэ сонгогч нар бол их өөр. Та нар сайхан нам нь голулсан ийм сайхан барвцнаа лавид ирвөө их сайн байна. Ардс намаа та нарт өгнө гэхгүй. Та нар сайхан ард түмний төлөөс магистраараа их гоё хууль хийсэн минь их сайн байна. За та нарт өгч гэхгүй. За 1 саяыг өгнөөсөө хаа вэ? За нэг сая 500 хаа. Гэл ихлэн. Нөгөө амсын мал биелүүлсэн тэдэрс тэрийг л нэххээс биш. Тэр хууль ёо тэр ард түм бол тоохгүй шүү сонирхчихгүй шүү дээ. Тийм үү? Тэр нь ямар хууль гаргав тэр хуулиар сонгуулаад тэгэл иргэд бол зааврын дагуу өгөөл саналаа өгөөл тэгэл байна шүү дээ. Та одоо улс төрч парламентын гишүүн та тойрогтой хамгийн сүүлд хизээ ажиллав. Ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор нөгөө 3 тэрбум төгрөг байгаа шүү дээ одоо. 3 жилийн хугацаанд тэргээр юу хийсэн бэ? Юу хийсэн гэж би юу хийдэг гэж надад өгсөн юм биш. Тэрийг юунд зарцуулав? Үгүй тэр чинь тэр засгийн газрынхаа юунд яваал нэг санал асууж юм лээ. Тэр ихний чи 3 тэрбум уу шүү дээ. 2 тэрбум 500 шүү дээ. Тий. Ихний 500. Ихний одоо 8 оны 500 л гэдэг чинь. Тэрийг бид нар залуучуудад сагсан бөмбөг тоглодог, байрдаг, одоо волейбол тоглодог, хөл бөмбөг тоглодог. Тийм талбай улаастаа хатан тэр улаастай голын хөөн дээр богдын голын хөөн дээр яриад өгсөн. Хүүхд залуучууд зүйлээж байгаа өнгөрөв. Нэг тэрбумын тэр санал асуухаар би тэр ноос ноолор боловсруулдаг тэр завхны харьяаны үйлдвэрлэлд өгчөж энэ яам нь өөрсдөө мэдээд хоогд өгчөж тендер мендер зарлаад өгсөн гэдэг. Хүмүүс надад ястаа тэрний шиг хүчин тарина. Баг ноолор ноос угааж гадагш экспортлоо гэж нэг л хүн надад хэллээ. Дараагийнх нь тэр өмнө санал авахаар би нэг тосон зингил хотод